манай төсөл бол Дарис Мэрч байгаа. Энэхүү төсөл нь Эмзэн шинжилгээ ухааны сургуулийн оюутан залуус багш нар зориулсан брэнд бүтээгдэхүүнтэй болгох тийм төсөл байгаа. За манай баг нь 2 хүний бүрэлдэхүүнтэй намайг Ануунэр гэдэг би уламжлал агуулгын 2 дугаар дамжааны оюутан брэндийнхээ ерөн төсөв судалгаа борлуулалтыг хариуцж ажиллана. Манай багийн гишүүн Ануунэр Эмзэн 2 дугаар дамжааны оюутан брэндийнхээ маркетинг, менежмент, дизайн зэргийг хариуцж ажиллана. Ингээд та бүхэн одоо бидний зүгээс бэлдсэн бичлэгийг хүлээн авч үзнэ үү? Keep going. I think we finally made it. За тэгэхээр манай Дарис Мэрч нь болохоор Эмзэн шинжилгээ ухааны их сургуультай загварлаг брэнд системийг бий болохоор зорж байгаа. За тэгэхээр энэхүү төслөө бид нэр яг яагаад хэрэгжүүлэх болсон бэ гэдгээ яг 3 асуудал дээр тулгуурлан авч үзсэн. За эхний асуудлын хувьд гэх юм бол брэндийн дүр төрх хязгаарлагдмал байдал. Энэ яагаад вэ гэхээр ер нь бол бусад ихтэй сургуулиудын мэрчийг харах юм бол ер нь зөвхөн багш нар сургууль дээр л өмсөх зорилттой байдаг. Нөгөө бомбер авлаа гэж бодоход ард нь нөгөө сургуулийн лого маш томор ч юм уу гадуур нь өмсөж жоохон сөхөмжгүй байдлаар харагдуулдаг болохоор нэгтгэх асуудал гэж авцсан. За хоёр дахь асуудал маань гэх юм бол ер нь олон улс болон олон улсын ихэнх ихтэй сургуулиуд болон Монгол улсад 11 ихтэй сургууль мэрч бараа бүтээгдэхүүнтэй. Гэхдээ манай сургууль ерөөсөө энэ бараа бүтээгдэхүүн байдаггүй. За гурав дахь асуудал маань гэх юм бол зинжи хүлээлт. За Жинжи оюутнуудын 80% нь ер нь чанартай мэрч бүтээгдэхүүнүүдийг сургуулийнхаа нэр төр бахархлан илэрхийл гэж юу хүлээж авч үздэг л дээ. Гэвч одоогийн зах зээл тэдний шаардлагууд ингээ бүрэн нийцэг тийм бараа бүтээгдэхүүн, хувцас, тийм ээ, жижиг аксессуар хэрэглүүд ерөөсөй байдаг байгаа. Бидний шийдэл юу байсан бэ гэвэл Дарис болон HQS мэрч юм. За энэ мэрчээрээ гэх юм бол бид нар сургуулийн орчинд оюутан залуус маань чөлөөтэй өмсөх боломжтой, гадуурчсан чөлөөтэй хэрэглээнд өмсөх боломжтой энэ мэрчийг гаргаж байгаа юм. Тэгэхдээ зөвхөн бид нарыг өөрсдөө гаргасан мэрчийг л худалдан борлуулах бид ингээд санхүү эдийн засгийн харилцаанд оруулахгүйгээр бизнес эрхлэгч манай сургуульд маш олон бизнес эрхлэгч оюутнууд байдаг. Тэр оюутнуудаа дэмжих зорилготойгоор эрхлэгчийн ингээд дэмжих нэгдсэн ингээд платформ байгуулах дээр илүү анхааран төвлөрөн ажиллах болно. Мөн дээрс манай сургуулийн Monstax баг маань сая энэ оюутны лигийн 4-р байранд орсон маш тийм амжилттай яваа. Мөн дээрс нь багийн ахлагч цаг зөсөн маань энэ үйлрлийн шилдэг тоглогч болсон. Тийм болохоор бид нэр эдгээр багуудаа ч гэсэн зориулаад ингээ хөгжөөнд дэмжигчтэй фанатуудын ийм спортлог загварлаг хувцсуудыг хүрл гаргая гэсэн саналтай байгаа юм. За манай брэндийн хувилбарууд энд байна. За энд ер нь бол маш олон төрлийн сонголттой өнгөний сонголтууд оюутнууд өөрсдийн хүслээр ер нь ганцхан өнгөнд ганцхан байдал ингээ баригдахгүйгээр хийхийг бид нэр илүү их зорж ажилласан байгаа. Тэгэхээр бидний маркетинг стратегийг юун дээр төвлөрч явах юм бол нэгдүгээр сошиал медиа, орчин үеийн залуусын ихэвчлэн хэрэглэдэг болсон Facebook, Instagram, Threads зэрэг аппликейшнуудыг бид нэр ашиглаж өөрсдийнхөө маркетинг сурчлагыг цаг үргэлж тэдэнд ингээд харуулж үзүүлэх болно. Хоёр дахь нь кампус ивент, сургуулийн одоо шинэ нислэгчдийн нээлтийн өдөрлөг, тэмээ дээрс нь спортын наадмуудаар бид нэр өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг сурчлан таниулан таниулах ажлуудыг явуулна. За урамшуул энэ болохоор бид нэр яг нэгдснээс хойш урамшуулын зөвлөдөлтэй. За энэ төгсөх ангийнхан зориулсан special bundle болон ангийнхан хамтдаа бол 15% хөнгөлөлт зэрэг маш олон урамшууллуудыг бид энэхүү төсөлдөө багтаахаар шийдсэн байгаа л да. Манай орлогын загварын хувьд гэх юм бол бид нар 4 сувгаар орлогоо олж авна гэсэн хуваасан байгаа. За энд нь ер нь бол манай орлогын ихэнх хувь буюу 45% кампус дэлгүүр буюу бид нар сургуульдаа өөрсдөө дэлгүүрийг нээе гэдэг саналтай байгаа. За үлцэн 25% нь болохоор ангийн боолох захиалга буюу ер нь бол анги хамталнаараа олох одоо бүүний захиалга гэж үзэж болно. За 20% нь онлайн захиалга. Бид энэ үйл явцыг ер нь бол явц дундаа илүү их сайн хөгжүүлэн ажиллах бодолтой байгаа. За 10% нь болохоор ивент тэтгэлэг буюу нөгөө өмнө хэлсэн чинь нөгөө нэг спортынхан багуудыг дэмжин ажиллах энүүгээрээ бид нар 10%-ийн ашиг олох боломжтой гэж дүгнсэн. За манай санхүү төлөвлөлтийн хувьд гэх юм бол бид нар эхний нэг жилдээ ер нь бол 1000 гаруй оюутныхаа 300
300 оюутан буюу 30% буюу 300 оюутныг бид нэр ер нь бол зорилтод хэрэглэгчээр авч үзсэн. За үүнээсээ бид нэр дундаж худалдаа авалт 52 мянган төгрөг байх юм бол бидний жилийн нийт орлого нь 15 сая 600 мянган төгрөг байна. Харин үүнээсээ бидний бас бус зардал буюу үйлдвэрлэл, нийтлэл, маркетинг, сурталчилгаа, тараах болон бусад зардал дээр зардал маань ороод нийт зардал маань 11 сая 500 мянган төгрөг болж байгаа юм. Тэгэхээр бидний жилийн эцэстээ олох цэвэр ашиг маань дөнгөх юм бол 4 сая 100 мянган төгрөг. Мэдээж энэ маань цаашдаа илүү өргөжин дэвших юм бол цэвэр ашиг маань илүү их болно л гэж тооцоолсон. За бидний хуурлын цэг бол 230 дахь хэрэглэгчдэр байгаа. 231 дахь хэрэглэгчээс эхлээд бид өөрсдийн цэвэр ашгаа олж эхлэх боломжтой. За бид нар хөрөнгө оруулагч та бүхэн тавих саналын маань хувьд гэх юм бол бид нар шаардлагатай мөнгөнд дүн санхүүжилт болохоор 8 сая 500 мянган төгрөг. Бид болохоор энийг 5 жилийн хугацаанд жил бүр өөрсдийн цэвэр ашигын 30%-ийг хөрөнгө оруулагчдаа өгнө гэдэг ийм саналтай байгаа. Манай road map-ийн хувьд гэх юм бол бид нар ер нь 1 жилийн бүтэн авч үзсэн. За эхний 3 сарын хугацаанд гэх юм бол бид нар өөрсдийнхөө загвар дизайныг хөгжүүлэлт, маркетинг сурчлагаа хэрхэн хийх вэ гэдэг тэр тал дээр илүү анхааран ажиллах болно. За дараагийн 3 сарын хугацаанд гэх юм бол бид нар дэлгүүрээ нээгээд дээрэс нь одоо сошиал медиагаа илүү идэвхтэйгээр ажиллуулж эхэлнэ. Үүнээр энэ 3 сарда бид нэр ер нь бол анхны 100 ширхэг борлуулалтаа хийж чадсан байх болов уу гэдэг бас тийм зорилтыг тавьсан байгаа. За дараагийн 3 сарын зорилт гэх юм бол бидний хамгийн гол төлөвлөгөө болох AR систем болон QR системийг бид нар үүндээ нэвтрүүлэн илүү хөгжүүлэн ажиллах сонирхолтой байгаа л да. Эцсийн 3 сарын хугацаанд бид нар илүү өргөжин тэлэх зөвхөн сургуультай бизнесээ эрхлэх биш, ахиад цаашаа гадагшлуулан бизнесээ явуулах боломжийг илүү ихэд хайж байгаа. За манай брендийн харьцуулалт. За манай Dares брэнд маань болохоор ер нь бол илүү их залуучууд нөгөө өөрсдөө хүсэл сонирхол заавал ингээл сургуулийн лого байх шаардлагагүй. Өөрсдөө хүсэл сонирхол би ийм загвартай, ийм хувц өчтөд надад одоо ийм хээтэй ч юм ийм хээ хууртай хувц надад ингээд цайлаад хийгээд өгөөч гэх юм бол манай Dares брэнд үргэлж нээлттэй хандах болно. Харин Ичүүс брэндийн маань хувьд гэх юм бол сургуулийнхаа нэр төр бахархлыг шингээсэн оюутнууд маань өдөр тутамдаа энийг өмсөж явах боломжтой тийм хувц загварыг бид гаргах болно. Харал хандуулсан явдалд баярлалаа. Нэвтрүүлгийн ивент төгч Монос эмийн үйлдвэр. Нэвтрүүлгийн ивент төгч Монос хязгаарлагдмал хувьцаат компани. Нэвтрүүлгийн ивент төгч Монос Imbex. Нэвтрүүлгийн ивент төгч Green Gate International. За надад бол энэ амар их таалагдж байна. Гэхдээ хэд хэдэн асуултууд гарч ирж байна л да. Яг эхний асуулт нь яг хоёр хуваагаад шүү дээ. Нэг нь имзүүх сургуулийн мерч, нөгөөх нь Dares гэдэг та хоёрын өөрсдөө юм байгуулж байгаа брэнд. За энэ хоёрыг бол тусад нь ярих хэрэгтэй байх. Ягаад гэвэл те одоо сургуулиас гадуур байдаг хүн те одоо ашуусын оюутан байх юм бол та нар яг илүү Dares-ийн бүтээгдэхүүнүүдэд зарах гээд орлоод энэ бол одоо те масс маркетлж чиглэсэн фэшн гэж ойлгож байна зөв үү? Ер нь бол Dares мерч маань хувьд бол энэ бол ер нь анги хамт олноор авахд илүү зохимжтой мерч гэж бид нар үзэж байгаа. Ягаад гэвэл бид нар анги хамтлаараа бид нар ангийнхаа ханцуун дээр бид нар ангийнхныхаа нэрийг бичүүлье тийм ээ. Аль эсвэл ингээд төгсөх курсын маань бид нар ингээ гэх юм бол бид нар Dares брэндээ илүү их ингээд өгөх болно. Харин Ичүүс брэнд маань болохоор ер нь бол яг нөгөө нэг яг сургуулийнхаа ингээд зорилттой хэрэглэгч оюутан залуус маань чөлөөт үедээ манай ингээд сургуулийн маань цамц ер нь бол яг Ичүүс гэсэн цамцыг өмсөж явснараа бид нэр өдөртөө л хэд 50-70 хүнд өнгөө тийм ээ сурчлага өгөх боломжтой л гэж олж байгаа. За хоёрдугаар асуулт гэвэл та нар оюуны өмч яах гэж байна? Эмзэн сургуулиас та нар зөвшөөрөл авсан юм уу? Эмзэн сургуулийн лого ашиглах, нэрийг ашиглах зөвшөөрлөө яаж авах гэж байна? Тэрийг бол эхний байдлаар сургуулийн албанд хэлээд болох хэсэг талаар зөвшөөрлөө асуусан. Тэгээд ерөнхийдөө бол болно гэд нааштай хариу өгсөн. Шууд зөвшөөрөл авсан байгаа юм те. Одоо шууд энэ дэр чинь та нар сургуулийнхаа логог бол оруулах юм уу? Тэгнэ сургуулийн логог яг бүтнээр нь биш сургуулийн голд байдаг юм бүрэнхий тэм загварыг оруулаад Ичүүш гэдэг нэрээр нь явах гэж бодсон. Яг нэг буунд нь тэгж оруулах. Тэгчид та чи одоо хэдгээр курс, 2 дугаар курсын оюутан те. Тэгээд 5 дугаар курсараас төгсөөд тэгээ за сургуулиасаа баяртай гэж хэлэхээрээ тэгээд энэ брэнд чи яг яах вэ? Энэ брендийг мэдээж бид нар цаашдын үйл ажиллагаанда доод курсынхаа дүнрээ ч юм уу тийм ээ. Эднээсээ за бид нэр ингээд төсөлтэй хамтран ажиллаараа энийг та бүхэн ингээд заад сургаад өөрсдийн брендийг хүртэл ингээд цаашдаа танилцуулан ажиллах тэр боломжийг үйл явцынхаа дунд мэдээж хэрэгжүүлэх болно. За надад бол энэ төсөл үнэхээр таалагдаад байна. Би ч өөс өөрөө оюутан байж та сургуулиасаа нэг хөдий ягаад авчаагүй юм бэлээ гэж амар их боддог. Тэгэд одоо би шүү дээ та нараас яг 8 сая 500 төгрөг өглөө гэж бодоход та нар одоо яг подолк цамц хөдийг хизээ гаргаад бэлэн болгож амжих юм. Ер нь бол эхний ээлжинд хөдий, tote bag, усны сав тэр гэсэн юм дөрвөн бүтээгдэхүүнээ гарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд энэ дөрөв болохоор 8 сард одоо шинэ нэлттэй авахд шууд
борлуулах тийм төлөвлөгөөтэй байна. 8 сарын 25-наас 27-ны хооронд манай сургууль дээр шинэ эсэгч маань ирээд бүртгүүлдэг. Яг тэгтэн шууд зарж борлуулахаар гэж бодож байгаа. Тэгэд өөрөө би болохоор өөрөө оюутны зөвлөмж гишүүн учраас яг тэр тал дээр нэг асуудалгүй гэж бод. Та нарын хаанаас захиалах юм? Яаж хийх юм? Хатамлаа болохоор зэрэг эндээ Монголдо болохоор ингээд нэг байгууллага олцсон. Тэгээд тэр дээр болохоор ингээд гэрээ хийгээд ийм хувцас хатгаад тэгээд бусад хэрэглүүнд болохоор урд хятадаас яг захиалгаар болсон байгаа. Тэгээд ер нь өнөө үжсэндээ чгүй боломжийн санагдсан. За баярлалаа. Надад бол үнэхээр таалагдчихээн. Тэгээд бусад захирлуудынхаа, шаркуудынхаа саналыг сонсъё. Гэхдээ би бол одоо санхүүжлөхөд бол бэлэн санагдчих шээ. За маш гоё төсөл байна. Тэгэд айгүй гоё ингээд олон сургуулиудыг харж байгаад өөрсдийнхээ гапыг гаргаад ирчихсэн гэж харж байна. Үйлдвэрлэл хоёр байхгүй захиалгаар хэлэх гээд байна шүү дээ. Монголоосоо ер нь үйлдвэрүүдийг судалсан уу, үнийн санал авч үзв үү, харьцуулв уу? Одоо мэдээж нөгөө шууд бид нэр захиалгаар оруулчих гээд байна шүү дээ тухайн бүтээгдэхүүнийг. Тэнгүүд одоо түүхий материалын жишээ нь ямар байх вэ те? Эдлэгээний хувьд ямар байх вэ гэд бас нэг асуудлууд байгаа. Тэгэхээр Монгол дахь үйлдвэрүүдтэй харьцуулж үзээд урдаас оруулж ирж байгаа дээр үтсэн тийм судалгаанууд байна уу тоёрт маань? Яг нөө би өөрөө хуваараа урдаас нөгөө бараа оруулж ирдэг байхгүй. Ихтэйгээ тусламжтай. Тэгээд тэр бараан дээр ингээд тулгаа харангууд Монгол зардаг 100,000, 90,000-ыг зардаг хүйлийн үнэтэй нэг тийм материалын хувьд нэг тийм ялгаагүй санагддаг. Тэгээд хамаагүй хэм дүнээр ирдэг учраас урдаас захиалгаа аваад энд хэрэг хэвлэлээ болон хатгамалтай өгөх юм бол бас арай илүү хэмцтэй. Тэгээд урд бас ингээд шууд хэвлэлээ игээд хатгамлаа хийлээ яг гэрээ хийж болох ч гэсэн жоохон тээврийн зардал гээд жоохон зардал нь хэсчих учраас урдаас зүгээр бараагаа захиалж ирээд эндээ хатгамлаа хийлгэсэн хамаагүй хэм тусаж байгаа. Цүн логогоо энэ чинь илгээл явчих нэг гэсэн үг. Монгол дахь яг газрууд ингээд судлаад үзсэн бид нарт тавьж байгаа үнийн санал нь ер нь бол 90,000-аас дээш ч юм эсвэл 67,000-аас дээш гэж байгаа. Тэнгүүд ингээд бид нар яг холтаа борлуулалт хийхээр бид нар нэг 100,000 төгрөгийн цамц ингээд тавьчаал зарна гэхээр ер нь бол ахиж бид нар ерөөсөн ямар ч ашиг олох боломжгүй учраас бид хоёр ер нь яг энэ арга шийдлийг л ер нь авч үзсэн. За ер нь бол мундаг санаа, мундаг жоо сайхан санаа. Гэхдээ яг нэг нэг сургуулийн хийх ажил өстэй. Ер нь бол энэ сургуулийн бүр бүтцэд байх хэрэгтэй байхгүй юу? Энэ чинь сургуулийн маркетинг гэдэг та хэлсэн дээр зөв. Гэхдээ одоо сургуулийн удирдах зөвлөлийн хурал биш учраас одоо ер нь бол яагаад тэгэхээр штэ эмзэн шинхүүний сургууль түүхтэй явуулж байгаа, ачаа явуулж байгаа, зэвгээ явуулж байгаа үр хөтлөмсөн. Аав ээж нөмсөн. Тэгээд хүүхдэрээ бахарх нь, сургуулиар нь бахарх нь. Тэгээд энэ өөрөө сургуулийн лого, сургуулийн нэр явж байгаа учраас бүтээгдэхүүн тийм муу бүтээгдэхүүн байж болохгүй. Чанартай бөөсөрдгөө, тийм ээ? Өнгө алддаггүй. Хоёр угаачаад нэг хачин болчдөг гэжтэй зарим уцууд тийм байхгүй. Маш сайн хуцнууд байх ёстой. Тэгээ энэ бол өөрөө бүтэн өөрөө энэ одоо энэ брэнд яад бол одоо таад манд яг юм дөрвөн төрөлөөр хилж байна. Үзэг, баал, цунг, үүргөвч энэ юу ис байгаа ерөө зүг бүх юм байгаа. Тэгээд одоо хоёр харж байгаа бол одоо баг Монголоос гараад одоо бүх гадаадын их сургуулиуд одоо ялангуяа одоо ингээд Англи, Америкт төгссөн захирлууд байна. Одоо бүх сургуулиуд дээр нь өөрөө ингээд том дэлгүүрүүд байгаа шүү дээ. Сургууль дээр кампустай тий. Тэгээд тэнд ингээд одоо юу гэдэг нь сургууль төгсч ирээд одоо юу сургуулиас төгсч яваад одоо энэ цамцыг хийгээд байна шүү дээ. Та энэ 1000 оюутан биш. Энэ сургуулийг төгссөн 30,000 оюутнууд ч бүгд тавна шүү дээ. Тэ аавна чинь тий. Тэгээ бүгдээр авах байхгүй. Тэгээд тэд нар өмсөд эмзэн шинхүүнийг ашуус төгсөөгүй эмзэн шинхүүний сургуулийг төгссөн гэд эдгээр чи би энийгээ таниад би энийгээ чи хэдэн оны төгсгчээ гэд эн чин дараа нөгөө ажлын байр дээр synergy эдгээр үүсээ тий янз янзын болно шүү дээ. Тийм учраас би бол нэг санал юу гэхээр Улаанбаяр захирал маань сууж байгаа учраас би энийгээ баг ингээд энэ оюутнуудаа энэ сайхан санаачлал гаргаж байгаа оюутнуудаа хамтраад төсөл болгоод энийгээ бод ажил болгоод тэгээд тэнцэнээс нэг мэрэгжлийн эдийн засгийн худалдааны чиглэлийн багш нараараа зөвлөөлээд харин оюутнууд маань гардан хийгээд тэр бараа бүтээгдэхүүн сонгох дээр нь тэгээд энэ дээр чинараа брэнд бук гэж гарах баг тэгжээж явах байх юм. Их брэнд бук дизайныг мэрэгжлийн өндөр түвшинд хийгээд тэгээд хэнд давтаж чадахгүйгээр онцлог өрмөж өнгөн
брэнд бүгд дотор ч бас мөнгө ч явах бах тийм ээ. Тэгэд ингээд энийгээ бүр ажиллуулбал яасан юм бэ гэсэн тийм саналтай байна. За энийг бол санхүүжүүлэх шаркоч бас ихнээс гараад ирлээ ш тийм ээ. Тэгэхээр би энэ бол өөрөө сургууль дээр үлдгэе. Харин та хэд маань ингээд санаачлаад гардаж хийгээд тэгээд nëсөө нөгөө дараагийнхаа дүүнерт хүлээлгэж өгөхдөө та хэд биш үү 20 жилийн дараа 50 жилийн дараа имэнер болчоод тий. Эсвэл хүүхдүүдэд дагуулж сургууль дээр ч имэн энийг ингээд сургуультай хамтарч хийж ирсэн шүү дээ ингээд ингээд бас мэрэгжлээр бахархаас гадна сургуулаараа хийсэн энэ ажлаараа бас аюу гой бахархах үүлд ингээд одоо чиний нэртэй амьдралтай ингэж холбох гой дурсамж гой бүтээл бол гэж бодчих тий. Энэ бол аюу гой шүү дээ энэ бол. Энд яг гой санаа. Гэхдээ сургуулийн уул нь хийх ажил өстой байхгүй юу? Энэ бол ер нь манай Монгол их сургуулиуд үнэхээр merchandise дэлгүүрүүд ерөөсөй байдаггүй. Уг нь бол сургууль маань өөрөөсөө эмзэн шинжилгээ ухааны их сургууль гэж үзэг бал дэвтэр цүнхнээс ахуулаад тэгээ халаадаа ядаж өөрөөсөө захиад аваад ирдэг. Тэгээ оюутан тэнд резюмерээ сонгож аваад авчдаг. За халаадаас ахуулаад нөгөө эмэн сан зогсох юм уу агуулга дээр байх нь тавч гутлаас ахуулаа уул нь амар тийм юмнууд бол хэрэгтэй байгаа даа. Тэгээ сургууль маань хийгээгүй учраас та хоёр маань одоо энэ өмнөөс нь хийж өгч байгаад бас баярлалаа. Тэгээд энийг би баг хэрв та хоёр энэ Dairies гэдэг нөгөө нэг merchandise ашиглаад явах юм бол би зүгээр 4 он захиралтай ярьжсэн зөвхөн эмзэн шинжилгээ ухааны сургууль юм уу эсвэл бүх сургуульд хамаатай юм уу ер нь? Ер нь Dairies нь бол бүх сургууль хамаатай байж болно. Зөвхөн сургуулийн нэр ороогүй зөвхөн Dairies гэдэг брэнд дээр байгаа учраас ашуулсынх байна уу, Moisef байна уу зүгээр өмсөд явж болно гэсэн. Dairies нь болохоор яг зөвөр ийдсэн эхний ээлжинд яг Dairies гэдгээрээ та хоёр өөрсдөө яг тэгээд хоёр брэнд merchandise яриад шүү. Нэг нь эмзэн шинжилгээ ухааны нөгөөх нь Dairies гэдэг яг тэр нь гэхдээ оюутнууд зориулсан одоо хувцснууд гэж ойлгож зөв үү те. Тэгээ яг хоо эмзэн шинжилгээ ухааны их сургууль гэдэг яг хэсэгтэрээ сургуультайгаа би хамтраад гэх юм бол сургууль маань өөрсдөө бас энэ дэлгүүрээ нээгээд эндээсээ гоё зай талбай гаргаж өгөөд тэгээд танаа нөгөө сургуулийн санхүү нэгтлэнгийн хүмүүс нь зөвлөөд зарим юмнуудыг Монголдо үйлдвэрлээд зарим нь эндээ үйлдвэрлээд түрүүний хэлсэн чинь цамцаас ахуулаад халаад юу гэдэг ер нь пин тэмдэг үзэг бал дэвтэр ер нь амар таарч гэсэн бас нэтээр ороод үзээрэй зөндөл байгаас яг юм сургуулийн дэлгүүрүүд маш том байдаг. Нэрэл төгссөн хүмүүс ч гэсэн хурж ирээд энэ сургуулиас эргэж таарж үзэнгээ бас эргээд бас тийм хөдөлгөөд яг миний бодлоор ер нь бас гайвул явчих бизнес болов гэж бодож байна. Тэгэхээр энэ миний бодлоор гурван талт уулзалт бас зөв хийсэн зөв болов сургууль та яар он захиралтад ингээ хөрөнгө оруулж гэх юм бол нэг нь одоо юу талаас сургууль одоо нөгөө юу лээ нөгөө зай талбай. Тэгээд эхлээд энэ эмзэн шинжилгээ ухааны их сургуулийн оюутнууд нь өөрсдөө ингээ төгссөн оюутнууд нь болоо одоо сурж байгаа оюутнууд нам сайтаа ингээ худалдаа авалт борлуулалт нь хийгээд болж байвал дараа нь тэр даяар Dairies-аа үргэлжлүүлээд одоо нөгөө бусад одоо сургуулиудын брэндүүдийг орж болох ч юм уу тийм хоёр үе шатных те. Тэгэх юм бол наад ч бас хөөрхөн томроод явах боломжтой. Тэгээ тааш дамжилт төсөө. Баярлалаа. Ажил болох юм шүү дээ. Тэгэхээр нөгөө санхүүжилт мөнгөнийхөө асуудлыг бол сая захирал хэллээ шүү дээ. Ерөн ойрын хугацаанд гурван уулзалтаа хийгээд тэгээд ямар хэлбэрээр ажиллахыг санхүүжилт нь юунд явах вэ? Одоо 8.5 ч яг өгтөрөө тулахаар бас тоонуудыг чинь харна, нүвий чинь харна, төлөвийг чинь харна, ботоо нүгүү байна уу тийм ээ? За маш их таалагдчихээн санаа нь. Миний хувьд бас эмзэн шинжилгээ ухааны их сургуулийг төгсөж исэн. Тэр ч утгаараа үнэхэрийн одоо нэрээ нэг имерч бүтээгдэхүүн байвал би ч гэсэн бас худалдаж авах байсан. Тэгээд хоёрын ингээ ярьж хахад миний толгойд ингээ шууд бизнес санаанууд, төлөвлөгөөнүүд ингээ орж ирж байна. Миний зүгээс ч гэсэн бас хөрөнгө оруулалт хийхэд бол бүрэн боломжтой төсөл гэж харж байгаа. Хэрвээ хамтран гэх юм бол би бас сая баяна шарги хэлсэнчлэн яг процесс дээр нь маркетинг дээр нь ямар бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр нь шууд гар дүрээд ороход ажил хийхэд бол бэлэн байна. За баярлалаа. Дизайнерс на болоо. Нэвтрүүлгийн ивент төгч Монос эмийн үйлдвэр. Нэвтрүүлгийн ивент төгч Монос хязгаарлагдмал хувьцаат компани. Нэвтрүүлгийн ивент төгч Монос Imbex. Нэвтрүүлгийн ивент төгч Green Gate International. За сайн байцгаана уу.
За ямар ч тач Дарис багийнхан маань тэгээ өнөөдөр одоо Pharma Shark нэвтрүүлэгт амжилттай оролцсонд нь баяр хүргээд сертификатыг гардуулж байна. За мөн манай ивент тэтгэгч болох Mons HHK компани гарын бэлгийг хөргүүлсэн байна. За манай нэг ивент тэтгэгч болох Timus Farm-ийн Coffee Candy-г бэлгэлж байна. За Дарис багийн төслийн санаа одоо анх яаж гарч ирсэн? Юун дээр үнэлж гарч ирсэн бэ? Анх манайх бол нэг мерч бол байгаагүй. Нэг e-спорт байсан. Тэгээд яг бидний сургалтын эхний өдөр манай төслөөр яг адилхан төрийн бас байгууллага ингээд яг манай төслийг ингээ хийхээр хэрэгжүүлэхээр болчихжээ гэж ороод ирэнгүүт толгоон дээр хамгийн түрүүнд орж ирсэн. Сургуультай ягаад оюутнуудад ингээд хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнүүдийг бид гаргаж болохгүй гэдэг саналыг гинт орж ирээд тэгээ багштайгаа ярилцж байгаад ер нь бол мерч бараа бүтээгдэхүүнүүдийг гаргая гэдэг сандыг ер нь хэрэгжүүлээд тэгэж явсан байгаа. За энэ төсөлд оролцох хугацаанд хамгийн их суралцсан зүйл нь юу байсан бэ? Шинээр одоо мэдээж хасан ч байт юм уу те? Да ер нь бол AI-ийг бишрэх нь бүр маш тултал нь яаж ажиллах вэ гэдэг хамгийн сайн ойлгож авлаа. Тэгээ дээрэс нь төслөө яг хэрхэн яаж бичих вэ? Үгийн сонгол ямар чухал болохыг аюул сайн ойлгож авсан. За одоо Дарис багийн зүгээс юм уу те босоод энэ дараагийн Pharma Shark тэмцээнд оролцох оюутнуудаа хандаж өгөх ямар зөвлөгөө байна? Ер нь зарим талаараа сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай гэж хэлхий хүснэ. Ягаад тэгэхээр ер нь бол ерөөсөө мэдхгүй чадахгүй зүйлс амар олон гарч ирэн тэр болгон дээр ингээл нормаагаал ёо энэ ч болохгүй байна, тэр ч болохгүй байна гэдгийг тийм зүйл амар их гарч иржсэн болохоор сэтгэл зүйн нэгдүгээр сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай. Хоёрдугаарт ер нь ямиг ингээл тултал хий гэдэг л дагаарай л гэж хэлье да. За баярлалаа. Цаашдынх нь сорлого хөдөлмөр эрдэм шинжилгээ бүх ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. За юуны өмнө манай Pharma Shark төсөлд амжилттай оролцсон нийт баг удаа баяр хүргэе. Ер нь бол анх step by step хөтөлбөрөөр хэрэгжиж эхэлжсэн төсөл маань өнөөдөр Pharma Shark болтлоо ингээд өргөжин хөгжөөд олон оюутнууд энэ төсөлд хамрагдаад өөрсдийн сайхан шин санаа оноогоо гаргад дэвшүүлээд тэрийг ингээд төсөл хөтөлбөр болгоод хэрэгжүүлэхэд бэлэн болж байна гэдэг ингээд энийг анх санаачилсан одоо пүрэв багштай бол бас баярлж байна, баяр хүргэе. Тэгээд энэ Pharma Shark 2026 энэ төсөл хөтөлбөрт бол нийтдээ 10 баг оролцсон байна. Тэгээд энэ 10 багаас бас бүгдээрээ ер нь бүх өөрсдийнхөө шин санааг танилцуулаад шаркуудаас үнэлэлт дүгнэлт аваад тэдгээрийнхээ сайхан зөвлөмжийг авсан. Тэгээд дараагийнхаа жил энэ төслөө улам өргөжүүлээд улам сайхан шин санаагаа тэлээд ингээд явна гэдэгт бас оюутнуудаа итгэж байна. Ингээд тэргүүнээр бас шалгарсан амжилттай оролцоод шалгарсан хүүхдүүдтэй бас талархал илэрхийлээд бас ингээд дэмжлэг үзүүлж байна. За эхний баг маань ямар баг вүлээ? За баяр хүргье. Ингээд төслөө улам сайн хэрэгжүүлээрэ. Эх хичээлийн жилээс эхлээд амжилттай хэрэгжүүлж эхлээд ингээд сансан зорилгодоо хүрээрэ гэж